Сайн байцгаана уу хүмүүстээ. Бид нар үгийн хувиргал хичээл үзээд явж байгаа. Энэ удаагийн хичээлээр үгийн тонгорох хувиргалын талаар үзэгнэ. Сольж утга үүрэгт ямар өөрчлөлт байгааг тайлбарлана. Үг өгүүлбэр зохицолборын байрыг өөрчлөх цэлийг зэргээр эхийн утга санааг төдийлөн өөрчлөхгүй солин найруулагчийг тонгорох гэнэ. За өгүүлбэрийн байрыг солин тонгоргож болно. Эхийн бүтцийн хэсгүүдийг байрыг сольж тонгоргож болно. Зохицолборын байрыг бас сольж тонгоргож болдог байна. Өгүүлбэрийн бүтцэд орсон гишүүдийн байрыг сольж сэлгэх үүрэг хэлэлцэн хэлбэрийг нь өөрчлөхийг өгүүлбэрийн тонгорох хувиргал гэнэ. За өгүүлбэрийн тонгорох хувиргалд бол энгийн өгүүлбэрийн гишүүдийн байрыг солино. Нийлмэл өгүүлбэрийн гишүүн өгүүлбэрийн байрыг солих гэсэн энэ аргаар тонгордог байна. Өгүүлбэрийн гишүүн гэж юу юм бэ? Цэцэрлэгээс өгүүлбэрийн гишүүдийг бид нар гол гишүүд, дэлгэрүүлэгч гишүүд гэж хуваадаг. За гол гишүүд мань өгүүлэгдэхүүн өгүүлбэр шууд тусгатгуун ордог. Дэлгэрүүлэгч гишүүд мань тодтгол шууд тусгатгуун байц гишүүн мань орно. Холбоогийн бүрдүүлэгчийн байрыг солиод за үүрэг хэлэлцэн хэлбэрийг өөрчлөх зэрэг нь үгийн тонгорох хувиргал болдог. За нэгт нь хоршоо нийлмэл үгийн байрыг солино. Өглөө орой гэдэг орой өглөө. За орлого зарлага зарлага орлого эцэг их үгийн байрыг сольж тонгоргож болно. За хоёрт нь угсраа нийлмэл үгийн байрыг солино. Өглөө өвлийн хүйтэн өвөл халуун зуны халуун гэх нийлмэл үгийн угсраа нийлмэл үгийн байрыг сольж болдог байна. Нийлмэл өгүүлбэрийн байрыг солино. Хөлгүй далай хөлгүй. Хатуу зориг хатуу сурч мэдэх мэдэж сурах гэх мэтээр хийхэд тухайн үгсийн өгүүлбэрт гүйцэтгэх утга үүрэг яаж өөрчлөгдөж байгааг өгүүлбэрийн гишүүний үүрэг байр дээр тулгуурлаж тайлбарладаг. Ингэж хомоолын утаагаар мах утга нь нүүдэлчдийн мах шүүсийг ариусгах хамгаалах арга Монгол ухаанаас гарчээ. За мах утга гэдэг үг багш нь тодруулсан байна. За энэ үгийг хэлбэл тонгоргож үгэй. Хомоолын утаагаар утсан мах нь нүүдэлчдийн мах шүүсийг ариусгах хамгаалах арга Монгол ухаанаас гарчээ гэж. За мах утга гэдэг нь утсан мах болгоод хувиргацсан байдаг гэсэн. За энэ дэр тэгвэл мах гэдэг үг маань шууд тусгатгуунаас өгүүлэгдэхүүн гишүүн болсон байна. Мах гэдэг утга нь гэсэн өгүүлбэрэнд холбогдож байсан бол гарчаа гэсэн өгүүлбэрэнд холбогдсон. Мөн нийлмэл өгүүлбэр харилцаа өгсөрсөн нийлмэл өгүүлбэр байснаа олон гишүүн өгүүлбэртэй өгсөрсөн нийлмэл өгүүлбэр болжээ. За тонгорох хувиргал хийхдээ уураас ямар зүйлийг ажиллаж болох вэ гэдэг дараагаас үзнэ хэдүүлээ. Үгэнд тонгорох хувиргал хийснээр өгүүлбэрт гүйцэтгэх гишүүний үүрэг байр өгүүлбэрийн хэв шинж зэрэг нь өөрчлөгдөж идэг. Тиймээс тухайн үгийг байрыг оновчтой сонгох хэрэглэх нь чухлаа. За намхан нуруутай урт гартай боловч бусадтай харьцуулахад гавл томтой хүмүүс байжээ. За энийг тэгвэл нуруу намхан гар урт боловч бусадтай харьцуулахад том гавлтай хүмүүс байж. За нуруу намхан нуруутай гэдэг энэ дээр тонгорох хувиргал харагдчихэв. За тэгвэл энэ яагаад тонгорох хувиргал хийцэн бэ гэхээр өгүүлэгдэхүүн тодтгол харьцаанд байсан үгийг тонгороход өгүүлбэр өгүүлэгдэхүүн харьцаатай болсон. Өгүүлэгдэхүүн харьцаанд байсан үгийг тонгороход хоёулаа гол өгүүлбэрийн өгүүлбэрийн тодтгол болж тонгорсон байна гэсэн. Тонгорох хувиргал хийсээр өгүүлбэрт гүйцэтгэх гишүүний үүрэг байр өгүүлбэрийн хэм маяг зэрэг нь өөрчлөгдөж байна. За тиймээс тухайн үгийн байрыг оновчтой сонгож хэрэглэх нь бол чухлаа гэж үздэг. За үгийг тонгорохдоо юуг анхаарах вэ? За их өгүүлбэрийн тонгорох санаа сайтар ойлгосон байх ёстой. Өгүүлбэрийн гишүүний утга хэлэлцэн хэлбэрийг ойлгосон байх ёстой. За үгийн тонгорхон хувирах аргыг сайтар уншиж ойлгоод жишээг ажиглаж баттгах. Өгсөн жишээг тохирох аргад нийцүүлэн хураан хувиргана. За ингээд өнөөдөр хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа. За дараагийнхаа хичээлийн дараах сорилоо бүгдээрээ ажиллаад сабмит хийгээд илгээгээрэй.